Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн шилдэг бүтээлийн алтан үд шагналт яруу найрагч Гамболдын баярын Тэнгэрийн сүм эх орон уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 31-нд UB Palace болох гэж байгаа. Харин тус тоглолтын талаар өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлаж мэдээлэл хийлээ. Ер нь баярыг ойлгоогүй түүнийг хэвлүүлж гаргаад байгаа яруу найргийн төврүүдээс түүний уран бүтээлтэй танилцж болох бусад их сурвалжуудаас бол энэ уран бүтээлч залуу ер нь энэ уран бүтээлч залуугийн ертөнц ер нь ямар шүүхэн өнгө төрхтэй ертөнц байдаг юм бэ гэдгийг бол та бүхэн таниж мэдэж болох учраас бол баяр гэдэг энэ залуу өөрийнхөө сэтгэлийн тэр нэг орчлыг өөрийнхөө оюун санааны нэг зурвасхан тэр ертөнцийг үзэгч олонтоо уншигч олонтоо нээж үзүүлэхийн тулд энэ тоглолтыг зарлаж байгаа юм. Цаанаа бол энэ баяр гэдэг хүн бол хөгжлийн бэрхшээлтэй биш харин ч хөгжлийн илүүдэлтэй хүн юм шүү гэдгийг л энэ ард түмний сонорд мэлмий төрөх гэсэн тийм нэг том зорилгыг агуулж байгаа гэдгийг бас та бүхний харж ойлгосоо гэж хэлж байна. Тэрээр анх 2004 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн нүдтэй дэлхийн Азиза танихгүй цэцгийн үр зэрэг шүлгийн төврүүдэд хэвлүүлсэн байна. За энэ хөлсийн судалгаанд баярлалаа. Би бас миний тоглолтын зураг байгуулж байгаа. Яруу сэтгэл зүг. Монголын залуу зохиолчдын нэгдлэр удаа болон миний тоглолтын сэтгэл зүрхээр болон бүх зүйлээрээ туслан дэмжиж байгаа. Хүмүүсийг баярлаж байна. Тус тоглолтоос олсон орлогоороо яруу найрагч маань өөрийн өвчний оншийг тодорхой болгох улмаар эмчлүүлэх зорилго тавьж байгаа гэдгээ энэ үеэр хэлж байсан юм аа. Монголд өнөөдөр 180 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр заавал нийгмээс гадуурхагдаж явах зам байхгүй. Ямар нэгэн байгууллагын орой гэхээр одоо өндөр шаттай байдаг, өндөр довжоотой байдаг. Ямар нэгэн тэмцэлтэй хүн зориулсан зам байдаггүй. Тэгэхээр энэ хүмүүс бол ингэж хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нийгмээс гадуурхагдаж гадна амьдрах ёсгүй юм аа. Энэ бол яг бид нартай адилхан зүрх сэтгэлтэй хайрлаж дуралдаг, уран бүтээлээ төөрөвдөг, бидний адилхан л линзтэй суудаг гэдгээрээ биднээс өөр болохоос бусад зүйлээрээ үл яг бид нартай яг адилхан хүмүүс гэдгийг бид нар нотолж харуулах зорилготой. Тэгэхээр энэ тоглолт нь Монголын бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх, тэдгээрийг гэрийнхаа мухартаа ингэж шигдэж суух биш те. Та нар нийгэмд ил гарч өөрсдөө хүссэн дуу хоолой хүргээч, өөрсдийнхөө хүссэн мөрөөдж байгаа тэр зүйлийг хийж бүтээгээч. Баяр бол тэр хүмүүсийн нэгэн одоо төлөөлөл. Монголд яг өөрийнхөө дуу хоолойгоор зүрх сэтгэлээ уран бүтээлээ төрөөж явж байгаа эгэл жирэн ийм залуу байгаа. Тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин Самбуу, Монгол Улсын гавьяа жүжигчин Намдгийн Төмөрөөийг Бат Эрдэнэ Батбаяр болон ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагчдад оролцож та бүхний сонирыг мэлхажээ. Ямар ч тач тоглолтоор одоо бий болох мөнгийг бид нэр онцлогоонд нь зарцуулна. Гэхдээ яг наривж исэн тийм эмчлэгдэх боломжгүй гэсэн эцсийн хариу бол одоохондоо гараагүй байгаа. Тийм болохоор бид нар бас нэг аян зарлаж одоо энэ баярын хаан банкны данс байна л да. Энийг бас хүмүүс харуулах хэрэгтэй. Тэгээд бид энүүгээр хамгийн гол нь найз нөхрийнхөө уран бүтээлийг хийхээс илүүтэй хамгийн гол нь бие бинийгээ гэдэг Монголын залуучууд бие бинийгээ гэсэн тийм сэтгэлийг нэг нэгэндээ хамгийн өгч байгаас гэдэг хамгийн тод жишээ болгож тэгээд уран бүтээлч хүмүүсийн хувьд бид нэр хамгийн түрүүнд байх хэрэгтэй гэдэг юмсан дээр одоо ингэ хандж байгаа. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн хүсэл сонирхлынхаа дагуу Монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн орон зайгаа эзэлж олон сайхан уран бүтээл төрүүлж яваа яруу найрагч сэтгэлийн дэм өргөхийг хүсвэл та бүхэн 89 55 70 25 дугаараар холбогдож болох юм байна.